Hello. Магуурчлаараа би ярьж чадахгүй наа. Hello. Зя миний шинэ бичлэг тавтаа морил. За би орныхаа хажууд ингээд сууж ин гоё. За тэгээд 7 сарыг наадамтай уялдуулаад би хідэн бичлэгэндээ гоё Монгол дээл тэгээд Монгол төрлийн юмсмөр санагдаад тэгээ гоё эмэг зүцэн. Би ягаад заавал германыг сонгосон гэдгийг ярьж өгөхөөр шийдлээ. За энэ бичлэгэндээ бүгдээрээ юу ухах вэ гэхээр энэ миний аяг байна. Тара милкэс. Мэдгүй би ягаад ч милкэст амар дуртай Монгол байдаг гэсэн харагдахаа болсон байлаа те. За энэ нь болохоор нөгөө нэг оригинал милкэс байгаа. Оригинал гэдэг нь нөгөө нэг өөр илүү дутаа амтгүй. Зэст гоё нэг л. За би өнөөдрийнхэн бичлэгийг ямар форматаар хиймээр байгаа вэ гэхээр за би нэг жагсаалт гаргасан байгаа 10 юмны. Тэгээ ер нь тэр нөгөө нэг сайн 10 юмны жагсаалт. Гэхдээ би тэднэрийг ярьж байхдаа бас нөгөө нэг про кон гэдэг шиг сайн муу гэ хоёулангийн яриа гэж утсан. За би энэ 10 юмаа одоо ингээ хамгийн чухал хамгийн одоо нэгт мэгт гэсэн нэр нь биш зүгээр л толгойд орж ирсэн 10 юмаа зүгээр жагсаацсан байгаа. Тэгээд эднээс зарим хүмүүс чухал нь одоо 3 4 байж болно. Заримд нь 1 2 байж болно тий. Тэгэхээр энэ шал өөр зүгээр л 10 юм байгаа шүү. Битээ энийг нөгөө нэг заавал нэгт заавал тавт гэж битээ ойлгоо. За нэгт Германд их сургууль үнэгүй байдаг байгаа. Үнэгүй гэдэг нь яг ч үнэн биш л дээ. Яг нь семестрийн мөнгө гэж төлнө. Тэр нь гэхдээ нэг би бол өөрөө 309 евро төлдөг. 310 290-ээс 310 хавцаа байдаг гэж би бодож байна. Тэгээд тэр нь болохоор юуны мөнгө вэ гэхээр нэгт бидний унааны мөнгө. Оюутан байхan бол оюутныхаа үнэмлэхээр энд нөгөө нэг бүх төрлийн нийтийн тээврээр үнэгүй зарчих хэрэгтэй болдог. Тэгэхээр тэр унааны мөнгө маань тэрлүү ингээ бүтэн орцсон байгаа. Нэг захиргаа махиргаанда ороод тэгээд тийм мөнгө байгаа. Тэр гэхдээ нөгөө ерөөсөө сургалтандаа төлж байгаа мөнгө биш. Тэгээд тэр 300 евро нь ерөнхийдөө л тэгээд юу гэсэн үг дээ. Их сургууль өнгөө гэсэн үг. За хоёрт ажил хийх боломж. Ажил хийх боломж юугаар аягүй сайн гэж зарим оронд нөгөө нэг сурахаар ажил хийхийг зөвшөөрдөггүй шүү дээ тий. Тэгэхээр энд болохоор хуулиараа зөвшөөрдөг. Тийм болохоор нэгт хараар ажиллах шаардлага байхгүй. Хоёрт оюутнууд бол нөгөө нэг татвар төлөхөөрөө 1-р классаар зэрэглэлээр татвар төлдөг. Тэр нь болохоор хамгийн бага татвар төлдөг хүмүүс гэсэн үг. Тэгээ 450-аас дээш олохгүй бол татвар төлөх шаардлагагүй. Тэгэхээр оюутнуудад хамгийн одоо нөгөө нэг боломжийн мөнгө олоход амар өөрийгөө ингээ бие дагаа явахад хамгийн амар гэсэн үг. Тэгэхээр Монголоос нэг ээж аваасаа мөнгө нэхэд авахгүйгээр энд өөрийгөө ингээд өөрийгөө тэтгээд бие даагаад явах боломжтой. Гэхдээ энд нэг юм байгаа. Нэг оюутнууд тийм гоё татвар багтай амар ажиллах боломжийг өгж байгаа. Тийм болохоор амар их оюутнууд нөгөө хичээлээ хаяад ажиллаж эхэлдэг. Тэр нь тэгээд жоохон муу гэх юм уу? Нөгөө нэг зарилгаа мартаад ажиллаад нөгөө мөнгө олоод ирэхээр илүү ажиллаад тэгэхээр тэрнийхээ оронд нөгөө нэг сурж байгаа мартахгүй байх хэрэгтэй. За 3 энд амьдрах өртгөн нэг амар өндөр биш. Яг нь Монголтой харьцуулбал жоохон өндөр юм шиг одоо санагдаж магадгүй. Гэхдээ би одоо нөгөө нэг ээжтэйгээ яриад би энийг тэдээр авсан гэд хүнсний төрлийн юмаа үзүүлэнгүүт ээж хөөх танаа тийм хямдхан байд юм уу гэл тэгдэг. Ногоо чимсний хувьд аюу хямдхан мөртлөөсөө махан дээрээ алуулцдаг. Монголд болохоор махан арай л бас гайгүй үнэтэй юм шиг санагдсан. Яг тэгэхээр энд одоо хил нь 12 евро, хил нь 9 евро, 10 евро. Би тэгтээ мах нэг амар идэхгүй байгаа болохоор тэрэн дээр нэг амар мөнгө явдаггүй. Гэхдээ юунд ногоонд надад амар их мөнгө явдаг би угаасаа. Ямаа юм бич. За байрны хувьд болохоор байр амар үнэтэй байр олж болно, хямдхан байр олж болно. Тэгээд энэ дээр одоо нөгөө нэг сайн байр олж чадахгүй нь амар хэрэгтэй юм аа. Би болохоор өөрөө гайгүй байр олсон. Тэгээд бид нар байраа 3 дахь хуваадаг болохоор бас аюу гайгүй төлчдөг. Тийм болохоор одоо ингээд цалингийнх нь нэг хагасын байрандаа явуулаад хагасын юмаа идэл тэгэл дуус дэмдөө миний цалин. За 4
За их сургуулийн систем нь айгүй өөр. Их сургуулийн систем гэдэг нь би дотор нь байгаа систем биш. Одоо нөгөө нэг ямар төрлийн их сургуулиуд байдаг вэ гэдэг дээр. Энэ болохоор нөгөө нэг их сургууль болон нөгөө нэг дээд гэх юм уу, мэрэгчлийн дээд гэх юм уу, нэг тиймэрхүү хоёр өөр сургууль байгаа. Нэг нь хогшүүлээ гэж нэрлэж байгаа. Нөгөөх нь болохоор университет гэдэг байгаа. Тэгэхээр үүний болохоор яг нөгөө нэг амар их онол дээр тулгуурласан, айгүй их онолоо загаа явцдаг. Тэгээд 3 жил сураад төгснө. Ер нь ихэнхдээ нэг 6 семестр сураад төгснө гэсэн төлөвлөгөөтэй байдаг. Гэхдээ хүмүүс айгүй их 4 жил сурч төгсдөг. Хогшүүлээ болохоор яадаг вэ гэхээр амар их нөгөө нэг практик дээр тулгуурласан. Онлайн айгүй бага үзэл илүү их байдаг. Гэхдээ тэд нар яг адилхан 6 семестр сурна. Юуны хувьд одоо нөгөө нэг төгссний дараа бидний диплом одоо Германаас гараад өөр орнд руу магистраа сурах эсвэл одоо ажилд орё гэх тэгж та Монголд буцаад тэгэх юм бол хоёулаа л их сургууль гэж тооцогдно. Гэхдээ нэг нь илүү онол дээр тулгуурласан, нөгөөх нь илүү одоо нөгөө практик дээр тулгуурласан. Тэгвэл тэр нь болохоор ерөөсөө тийм шал өөр мэрэгчлүүд биш. Яг адилхан мэрэгжил дээр зөндөө байдаг. Тэгээ одоо нөгөө нэг BWL, одоо нөгөө нэг эдийн засаг, нягтлан бодох, тэр нөгөө нэг бүх юм бүгдээрээ үнэд байгаа, бас хогшүүлээд байгаа. Тэгэхээр тэр дотор одоо ингээд сонголтоо хийгээд би илүү практикал баймаар байна. Ерөөсөө онол дээр ингээд онол нүдэд ямаргүй байна гэх юм бол хогшүүлэл рүү орж болно. За тавт нь. За энэ дээрээ сурах юм бол илүү нэг хэлтэй төгсөх нэ. Герман хэл сурах нь шүү дээ. За тэгэхээр энэ одоо нэг бодлын амар муу, нэг бодлын амар сайн. Яагаад сайн тал нь юу вэ гэхээр мэдээж нэг хэл илүүтэй төгсөөд хэцүү юм нь юу вэ гэхээр их сургуульд орохын тулд тэр хэлийг эхлээд сурахын тулд амар их цаг авна. Тэр тэгээд жоохон прокон аль нь их гэдгийг нь мэддэхгүй одоо сайн юм уу, муу юм уу, тэгж олон жил алдах нь сайн юм уу, тэгээд нөгөө нэг ихтэй илүү хилтэй төгсөж байгаа тэр нь тэгтээ сайн тий. За 6-аад болохоор нь штэ Европ. Би зүгээр л Европ гэж хэлчихье заяа. Яагаад гэхээр Герман мэдээж Европт байгаа, Европ дотор байгаа хүчирхэг улсуудын нэг. За би энэ дээрээ юу ойлгосон гэж онгоц гэдэг чинь тийм амар үнэтэй юм биш юм байна. Яагаад вэ гэхээр Монгол айгуу сайн юм заяа. Улаанбаатар руу ирэхэд явхад амар үнэтэй. Гэхдээ Улаанбаатараас нэг гарчхаар онгоц айгуу хямдхан болчтой. Би одоо Европт байгаа штэ тий. Тэгээд Европ доторх нислэгүүд айгуу хямдхан байдаг. Би өнгөрсөн жил Венец ниссэн. Тэгээд Венец руу би нааш цаашаа онгоц 60 евро орчуулсан авсан. Гэтэл би Монгол руу нааш цаашаа авахад би 800 евро төлдөг. Тэгэхээр бас арай л биш те. Тэгээд миний хэлэх гээд байгаа юм юу вэ гэхээр Европод нэг ирчих юм бол энэ доторх одоо ингээд Европ аялахад айгүй амархан. Европ руу нэг ороод ирчихэд энэ дотроо аялах нь айгүй амархан. Тэгээд айгүй хямдхан. Тэгээд тийм болохоор ямар ч гэсэн би эндээс нөгөө нэг Вин руу, Праг руу явж исэн. Тэр влогууд маань хамгийн анхны миний бичлэгүүд байсан. Тэгээд тэр нь болохоор би зүгээр юуны одоо нөгөө нэг орон нутгийн автобусанд би юу лээ 20 еврогоор нааш цаашаа авлаа. Би 12 еврогоор нэг тал руу явж исэн юм шиг санаж байна. Тийм болохоор тэр бол ер нь аялах бол энд ирэхээр амар гоё юм болж хувирж байгаа. Тэ. За 7 дээр болохоор би илүү Берлинийг яагаад би сонгосон бэ гэдгийг хэлмээр байна. Яагаад вэ гэхээр Берлин амар тийм гадаад ихтэй хот ахгүй юу? Тэгээд бүх төрлийн гадаадууд байна. Амар их Вьетнамууд, Хятадууд, би Вьетнамуудыг бүр амар олон харсан. Тэгээд Араб, Туркууд нөгөө нэг бүх төрлийн одоо гадаадууд энд байгаа. Тийм болохоор одоо ингээд хүмүүс нь арьс өнгөөр ялгуурлан гадуурхах айгу бага. Мэдээж сая коронавироос болоод би жоохон эвгүй харуулсан. Гэхдээ тэр нь тийм амар байгаагүй тэр хүмүүсийн тэр бичлэг аваад байсан тэр нэг Азуудын задуулжсэн ш тийм амар байгаагүй. Тэгээд энд сая одоо Black Lives Matter гэдэг нөгөө нэг юм босоход манайх энэ нэг том Бранденбург тэр том талбай дээр бас бослох шиг юм болсон. Гэхдээ тэр нь айгүй тийм ерөөсөө violence-гүй ингээд аюу хөөрхөн босчоод тэгээд бууцсан тий өдрөө ингээд тавьж агаад тэгээд мэдгүй надаа энд яагаад таалагдсан бэ гэхээр хүмүүс нь намайг илүү ойлгох юм шиг намайг илүү баг гадуурхаж байгаа юм шиг тий тэгээд
Яг хөө миний сонсноор доошоо тэр Баян тэр нөгөө нэг Мюнхен энэ төр очих юм бол тэнд амар одоо нөгөө нэг германууд айгүй олон үндэсрэх үзэлтэй германууд амар их байдаг гэж би сонссон. Амар олон төрлийн хүмүүстэй танилцаа. Тэр надад айгүй гоё байсан. Тэгээд ангийн сайн найзуудын маань нэг одоо Бразил охин байсан надаа нэг амар сайн найз. Нэг Туркменистан охин байсан манаас амар сайн найз. Дараагийнх нь би энэ семестр бишээ. Би энэ бичлэгэндээ аль хэдийн оруулсан. Гэхдээ энэ бакалавр 4 жил биш 3 жил буюу 6 семестр сураад төгсдөг байгаа. Тийм болохоор ер нь нөгөө нэг хилээ сурах гэж 2 жил авсан бол 3 жил авсан бол бакалавртаа 1 жилийг хасаад одоо сайн сурч чадах юм бол ч тэ хэрвээ амар их хүмүүс 3 жил төгсөж чаддаггүй гэж би сонссон. Ягаад вэ гэхээр одоо нөгөө хичээлдээ дарагдаад хид хидтэй хичээл дээр унаад тэгсээр агаад тэгээд семестр нэмэгдээл байдаг те. За би өстөр Аусланд семестр гэж бичсэн байна. Тэр нь одоо юу вэ гэхээр нөгөө нэг сургуультайч холбоотой айгүй олон орны сургуулиуд руу бүх одоо нөгөө нэг бүх ч яхаа ер нь сургуулийнхаа зардлыг даалгаад явж болдог. Тэр нь болохоор сургуулийн төлбөрийг даалгаа явж болдог. Тэр нь болохоор айгүй тийм үнэтэй том сургуулиуд руу нэг семестрээр сурах тийм солилцооны боломжууд нь айгүй том гэх юм уу. Тийм болохоор тиймэрхүү юм сонирхож байгаа юм бол энд ирэх юм бол айгүй том олон гой боломжууд нээгдэж өгнө. Тийм ээ бубу. За дараагийнх нь аюулгүй байдал. Аюулгүй байдал гэж би юу хэлээд байна вэ гэхээр одоо нөгөө нэг хулгай, дээрмийн тэгээд нэг аюулгүй байдал надад байгаа юм шиг санагддаг. Тэгээд тэрэн дээр нэмдэг нь бас нөгөө нэг эрүүл мэндийн даатгал байгаа. Тэгээд эрүүл мэндийн даатгал маань бид нар одоо сар болгон 90 евро төлдөг эрүүл мэндийн даатгалтай. Би нөгөө нэг бас хажуугаар нь ажилладаг болохоор манай ажлаас хагасны төлж өгдөг. Би тэг хагасны төлдөг. Тэр 90 евро төлж байгаа одоо ингээд бүх төрлийн эмчилгээний зардлын маань даадаг байгаа. Тэгээд сая би нөгөө нэг шумуулнаасаа олоод эмчтэр очиход хүртэл яаачгүй одоо очиход хүртэл зүгээр л ингээл үзсэн. Тэр нэг эрүүл мэндийн даатгалд хамрагдсан эмийг бол би нэг 5 евроноос илүүгээр авч үзээгүй. Тэгээ даатгалаараа би ямар ч гэсэн эмэртэй хийлэгжсэн шүү дээ, янзлуулсан. Ямар ч гэсэн даатгалд мөнгө төлж байгаа л тэрнийхэн одоо үр шимийг бол авдаг байгаа шүү. За зарим нэг дуртаагүй Канада хэлэх үү. Одоо ингээ муу талуудын за илүү нэг хэл сурах чинь жоохон одоо ингээд сөрөг тал бас нэг сөрөг тал юу вэ гэхээр визэнд нэрээ өгөхөд одоо нөгөө оюутны визэнд орохын тулд хүн дансандаа заавал 8000 намайг орж байхад 8090 байсан баха. 90 евро дансандаа заавал байлгах ёстой. Тэгээ тэрийгээ одоо нөгөө нэг виз гарсны дараа авна гэсэн ойлголт байхгүй. Тэр нь нөгөө нэг миний дараа жилийн ашиглах мөнгө одоо энэ дээрсэн эхний жилийн ашиглах мөнгө гэж тооцогдож байгаа. Тэгээ тэр нь одоо 8600 болсон гэж би сонссон. Тэгэхээр энд ирэхийн тулд тэр мөнгийг бэлэн байлгах хэрэгтэй. Тэр яг хав жоохон негатив тал руу. Гэхдээ би Америкийн визэнд орохын тулд $120,000 хэрэгтэй болдог гэж би сонсч байсан. Би гэхдээ тэрийг яг өнөө үгүйг мэдэхгүй байна. Тийм болохоор ямар ч байсан тэр мөнгө одоо ингээд нэг доорн дансандаа байлгах жоохон сөрөг тал. Окей. За миний лист болчлоо шүү дээ. Ингээд авчлаад хайдаа. За нэг тиймэрхүү байна. Тэгэхээр би ягаад заавал Германыг сонгосон, ягаад заавал энэ дээрээ сурыг гэж бодсон гэдгийг хэллээ, ярьж өглөө. Тэгээ та нар хэрвээ Германыг сонгох юм бол энэ дээрээ надтай уулзаарай. Үгүй. Тэгээ би энэ дээрхтэй холбоотой айгүй олон бичлэг хий гэж бодож байгаа. Тэгээд юу мэдхийг хүсэж байгаагаа доор комментэнд үлдээж болно шүү. Би бүгдэнд нь гоё хариулаад авчи. Бүр болохгүй бол тэрэн чинь зариулаад нэг бичлэг хийгээд өгье. За тэгээ дараагийн дээлтэй бичлэг хүртлээ. Баяр таа. Bye bye. Дээлтэй мөртлөөсөө доороо бэлтгэлийн өмчт. За бубу баяртай гэлч. Bye bye. Би нэрэ бубу тарснаас жоохон ганцаардхаа болоод хантай болцсон болохоор мангар сайн ажиллаж байгаа шүү дээ. За бай.